Сайн байцгаана уу эрхэм хүнд зочдоо. Сайн байцгаана уу эрхэм мундаг телевиз үзэгчдээ. Намаацын сүлжээ ресторанууд бүлсэн байгуулагчдын 10 жилээр зориулсан NTV телевиз Намаацын сүлжээ ресторанууд хамтран зохион байгуулж байгаа хамгийн хөөрхөн банш телевизийн цэнгээ нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн нэвтрүүлэгт оролцож байгаа эрхэм багуудаа та бүхэндээ танилцуулъя. The southern wind sings again and I love andare lontano la felicità. E la pioggia che scende dietro le tende la felicità. Та бүхний дундаас хамгийн хөөрхөн банш гэсэн тэмцээний ялагчийг тодруулах хүндтэй өргөх хүлээсэн шүүгчдийн бүрэлдэхүүнээ та бүхэн танилцуулъя. Манай нэвтрүүлгийн нэр бас та бүхэн мэдж байгаа хамгийн хөөрхөн банш гэсэн. Тэгэхээр та бүхэнд 40 минутын хугацаанд сэтгэлээ шингээж амталсан хамгийн орчин үеийн шийдэл загварыг харуулсан уран дизайн сэтгэмж загвартай энэ баншийг бид дурлах нэ. Та бүхэнд амжилт хүсье. Ингээд цаг явлаа. the southern wind sings again and I Цаг эхэлсэн гэх дохиогоор багийн гишүүд баншаа хийх ажилдаа идэвхжил орлоо. Тэд саналаа нэгтгээд ямар банш хийхэд тохирч орц материалуудаа сонгосон байгаа. Baby powder beach under my feet has got me rolling and the breeze through crackling leaves. Дөрвөн баг өрсөлдөж байна. Баг тус бүрт 3 гишүүд гэхээр мэдээж 12 төрлийн сонин шинэлэг саналууд гарч байгаа нь ойлгомжтой. Харин тэрхүү саналуудыг нийлүүлээд хэний баг хамгийн хөөрхөн банш гэх уфагтхууны гаргаж ирэх вэ гэдэг нь энэхүү тэмцээний маань гол зорилго байх юм. Or lose yourself again as the southern wind sings again and I love Банш гэж юу вэ? Элзэн гурилан дээр хэсэг татсан мах хийгээд чимхэхийг хэлж болох юм. Бэлдсэн баншийг жигнэж, чанаж, шарж гэх мэт маш олон янзаар болгож болно. Гэхдээ баншийг махнаас гадна олон төрлийн ногоо жимсэрч хийж болдог бөгөөд үндсэн хоол, хажир, тэрж байтугай амттан болгон хэрэглэж болдог. Жүжигчин хүн бол их амьдралдаа олон зүйлийг бүтээдэг баг тийм ээ. Олон дүрийг тайлсан дээр тоогооч ч юм уу эсвэл магадгүй өөрөө бас эд хэрэглэгдэх хүн болох ч тохиолдол байдаг. Хүүхдийн чинь тоглоог хэмэд бүр өөрөө ном жижиг сандалж болдог те. Тэгэхээр хэрэв олон жүжигчин банш бол гэдэг танд ямар нэгэн даалгавар өссөн бол амьдралдаа жохом тайзан дээр ямар баншийг төсөөлж үзүүлэх болсон бэ? Уучлаарай би хүмүүст сайхан хоол хийж учраас сэтгэлээс гарах хийх хэрэгтэй учраас би бас юм өрөөнө. Нэвтрүүлгийн явцдаас нэвтрүүлгийн илүү сонирхолтой болгох та бүхэнд бас дөрвөн байх учраас та энэ дөрвийг заавал биелүүлсэн. Ингээ таныг нэг хамгийн хөөрхөн банш хэрвээ онон байсан бол яах вэ гэж бодож байна. Ингээ таныг үзүүлчихгүй ганцхан байна. Гэхдээ миний энэ нүүр чи өөрөө баг банш шиг л байхгүй. За нэг одоо нэг таныг банш шиг нэгээд хэлсэн. Өөрөө тэр чигээр банш шиг л байхгүй. Ерөнхийдөө бол банш одоо миний юу чи юу юм зүгээр. Би хар хүүхэд наснаасаа банштай ноцолж ирсэн. Аа. Тэгээд нэгтээ дандаа юм хэрч хэмэрч юм илт хэмэлтээр ноцолж ирсэн. Чимгэлдэг бол амьдралдаа үзээгүй. Тэгэхээр отгоо бол айлын отгоо хөөхөд тийм ээ. Тэгэхээр бид нар монголчууд уламжлалт цагаан сараар ч юм уу банш буузыг хийдэг. Тэгэхээр банш хийх явц дээр отгоод ямар үүрэг нь оногддог байсан? Би бол дандаа ихтэй байсан л гурлын. Тэгээд ээж маань бас мастер тооч. Тэгээд ээж маань бол бахаа өөрөө бид нар гэхдээ бахаа бас хэрчин. Тэгээд манай хүчтэн гараар татсан мах бол бууз баншин илүү амттай шүүслэг болдог гэж ээж хэлдэг. Тэгээд мах татсан за гурилаа зуураад ээлтэн. Яг чимхдэг өөр юм хийдэг. Ээж болохоор өөрөө амталчдаг байсан. Тэгээд нэг тийм их гүйцэтгэх бусад ажлуудыг хийдэг байсан. Яг одоо та бүхэн ер нь ямар уран сэтгэмжээр ямар банш юм. Тэгэхээр агаар бол Японд их олончтой байсан те бас баггүй хугацаанд бас хоолны нэвтрүүлгээр бас хийж байсан. Манай Монгол улсаас бол хамгийн анх баншиг эзэн хүн бол Хоглоо хаан болсон. Тий. Японочдод бол баншиг их сайхнаас л идэж хэлсэн юм байлаа. Википедиас судлахад. Тий. Яг жирийн хүн идэж ихэлсэн бол нэг 130 жилийн түүхтэй Японд бол тий. Манайх тэгвэл одоо Хоглоо хаанаас эхлээд болох юм бол их юу гарна. Гэхдээ Японы Үцүномиягийн банш бол дэлхийд нэртэй. Тий. За тийм учраас тэр баншийг одоо бас хийж үзүүл яасан бэ гэж бодсон юм. Баярлалаа. Тэгэхээр энэ хүмүүс ярьдаг шүү дээ 7 банштай цай гэдэг. 7 банштай цай ядаргаан цай. Тоог нь бодоод үзэх юм бол их сайн бэлгэдлийн тоо биш. Тэгээ ягаад заавал 7 банштай цай гэж ярьдаг? Мэдгүй 7 банштай цай хэл ядаргаа тайлгдаг гэдэг. 7 банштай цай уудж ууглаа лавл цавдгүй юм билээ.
Харин нэг сэтгэл дундуур өргөд байдаг юм тийм. Яагаад дотхон дотор мууд гэдэг юм бэ тийм. Намаатсын 10 жилийн ойн баярын мэндийг бүх монголчуудаа, намаатсын бүх хэрэглэгч монголчуудаа баярын мэндийг хүргье. Модерн намаатсын хамт олондоо 10 жилийн ойн баярын мэндийг хүргье. Сайн байцгаана уу? Модерн намаатсын 10 жилийн ойн баярын мэндийг одоо хүргье. Сайхан баярлаарай. Тэгэхээр баггүй хугацаанд та нар нэлээд идэвхтэй бэлдсэн санагдаад байна. Тэгэхээр ямар ч гэсэн гурил нь бол арай өрөмс юм шиг байна. Бус нь арай өөр байна. Тэгэхээр танаа гурил юугаар арай онцлог болчихоо нэг харагдах байдал нь өөр байна. Юу л яах гэж. Би ахлагчтай багийн. Тэгээ хоолч ер нь өвөн гүзэмжтэй тийм ээ бас харах талаасаа хүмүүст бас идэх гэсэн хаашаа төрүүлэх хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь би бас өвөн гүзэмжийг бас амтыг одоо тохиолчилж байна. Амгагийн хөдөлгөөн айгүй хурдтай байх шиг байна. Мэдээ нэг бүгдээр нь ижлэгийн цаг гарахтаа илүү их амжиж гэсэн юм шиг ердийн хөдөлгөөнөөс арай илүү хурдтсан байна. Тэгэхээр энэ удаа яг ямар нэрхтээ банш та нар хийх гэж байна? Нэр өгч амжсан уу? Арай өгч амжааг нэ. Эко банш хийж байгаа тийм. Оюутан багтаа ер нь олон л банш идчихсэн баг. Эсвэл ер нь амьдралынхаа туршилтаа. Тэгэхээр идчихсэн баншаас санаанд мартамгүй үлдсэн ч юм уу энэ тэдхийн хамгийн амттай банш санагдж үлдсэн зүйл байд. Зүгээр жоохон байхдаа нөгөө малчтын баяр гэж идэг шүү дээ. Тэгээд хөдөө очиж өвөө эмээгэнд очиж хахад банш идчихсэн. Тэр л цаад яг санаанд орж ижээ. Одоо ч нөгөө цагаан сараар хүмүүс чи хөвчлэн ууц хийдэг шүү дээ. Дээр үед наваа жоохон байхдаа банш хийдэг гэсэн санагдаад байгаа тий. Хөдөө тэгэхээр ч юм бэ. Тэр л санаанд орж ижээ. Банш оролцсон олон нэр төрлийн хоолууд өгсөн. Отгогийн гэртээ илүүтэй баншиг оролцуулж ямар төрлийн хоол хийдэг вэ? За би банштай цай энэ төр уухлаар яг нөгөө хүн ч бас юу яадаг штэ нөгөө 7 банштай цай эрүүл мэрүүл цай одоо юу гэдэг ядаргаа тайлдаг гэж тэгдэг. Гэхдээ нөгөө бас банш сүү хоёр чи хойлолдох бас тийм сайн биш гэж сүүлд одоо сонссон. Тийм болохоор айл болох бас тиймэрхүү юунаас бол татгалзаж байгаа. Ерөнхийдөө бол банш бол нөгөө битүү хоол учраас магадгүй хүний яг биеинд бас өөрөө банш нь илүү сайн бах гэж би бодож байна л да. Тийм болохоор одоо бид нар бас нэг хоёр өөр төрлийн те нэг нь банштай шүл нэг нь болохоор шараад баншаа ингээ өгдөг юм уу гэж бодож байгаа. За ингээд модерн намац сүлжээ рестораны 10 жилийн өмнө баярын мэндийг та бүхэндээ хүргье. Амжилт хүсье. Намац сүлжээ ресторанынхантаа 10 жилийн өмнө баярын мэнд хүргэе. Намаатсан сүлжээ рестораны хамт олондоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Яагаад тэгээд юу ч хийхгүй зогсоод байгаа юм бэ? Би хийж байгаа юм нууж байгаа миний бүх юм айгуу жоохон тийм нууцлагтай байгаа. Яг шүүгчийн өмнө л энэ дэлгэх тест байхгүй юу? 7 хоногийн хэдэн удаа банштай хоол идэх вэ? Сарда. Сарда 2 болоод тогтмол л доо. Банштай цайг нь гол дууж байна. Хуучин тэгдэг гэсэн сүүлийн үед нөгөө нэг банштай цайны тухай янз янзын мэдээллүүд ирээд тэгээд банштай цайгаа ер нь юу яцсан байгаа. Жохон ингэсэн байгаа тий. Наранбаатарыг ер нь төдийлөн бас хоол хийж байгаа нэг олон харж байгаагүй гэлэгтэй энэ удаа их идэвхтэй байх шиг. Тэгэхээр энэ удаа ямар банш хийж бодож байна? За бид нар бол одоо хоол бол харагдах талын нэг бол урлаг юм бас идэх талын хамтлагын урлаг гэж та өөрөө түр ярьлаа ш тийм ээ. Тэгээ бид нар бол ерөнхийдөө энэ хоёр төрлийн банш хийх ёстой. Тэгээ энэ хоёр төрлийнхээ баншийг нийлүүлээд бол гайхамшигт ертөнц гэсэн тийм нэртэйгэр хийж байгаа. Цаг өрөмсөгчний хувьд бол хоолой янз бүрийн дэглэм хийдэг бах, барьдаг бахтай. Гэлээгтээ баншийг магадгүй сүүлийн үеэс хүмүүс зарим талаараа бас татгалзаа, зарим талаараа бас магтаадаг. Таны хувьд баншлалаар ямар байдал? За банш бол угаасаа Монголын ер нь үндэсний уламжлалт хоолнд бол ороо явчихж байгаа шүү дээ. Одоо л аюуны хөөрхөн юм зохиогоод байгаа л да. Бууж ээж хуушуураавтай хөөрхөн банш бид нар бол хийж байна. Тэгээд мэдээж би өөрөө бас яг загварын талыг бас их алуу анхаарч байна. Баншныхаа гадаад байдлыг. Тэгээ ер нь бол мэдээж шинэлэг тийм хоол гэдэг бол угаасаа харах урлаг бас идэхэд аппетит төрөм бас урлагийн нэгэн бас төрөлгийж бодож шүү. За баярлалаа. Ямарчсан гайхамшигт ертөнц энэ багийнхаа урлагийн байна. Гэхдээ жоохон тун нууцлагдмал байна. Хэдхэн оргийн дараа эргээ уулзцгаая. 10 жилийн ойн баярын мэндийг хүргье. Хамгийн амттай хоолыг намаатсын сүлжээ ресторануудаас. Модерн намаатсын үйлчлүүлэгч та бүхэндээ 10 жилийн ойн баярыг хүргэе. Зарим багийнхан бол гайхамшигт ертөнц шиг юм нууцтаарал энэ тэр эсвэл юу гэдэг тийм ээ тун нууцлагдмал байдал эко гэх шиг. Харин та нарын хувьд бол баншинда ямар нэг нэр томьёо нэр өгч чадсан уу? Одоохондоо өгж амжааг байгаа. Гэтэ ер нь бүх концепт бүх юма бодцсон. За одоо нэг 5 минутын дараа бүх юм тодорхой болно. Манай эпигийн хувьд ерөөсөө нэг бас охиолтой гэж байгаа. Охиолтой сценарын дагуу хийж байгаа тийм. Эпи түрүүнээс шараадахт ерөнхийдөө л жоох туслах байдалтай гүгээд байгаа тийм юм арилгаад энэ удаа та гэртээ банш хийдэг байсан уу? Ер нь бол банш бууцанд марах шүү. Энэ удаа яг ямар үргэн тань оногдож байна? Ингээл хэрчээл таслаал амтлах үрүүл оногдохгүй юу?
Оногдлог яах вэ? Амтлаа шүү дээ. Тэгээ яг түрүү хэлжлээ л да. Манайх их удаан яваад байна гэдэг. Энд чинь гол нь доторх амтан шүү дээ. Бус багууд яг зүгээр ерөнхий байдаг л нэг бан шигээл байна л да. Тэгэл давс бол давс сонгон хийгээл бошоогон шиг чимгээл яарад байна. Манайх бол гол нь доторх амтандаа илүү анхаарч байгаа учраас Чадварлаг авьяастай урлагийнхан маань хэр амттай бан шийх болоо гэдэг сонирхлыг маань ихэд татаж байна шүү. Багийн гишүүд маань хөгжилтөө наргайтай яриагаар бан ший хачирлан хийцгээж байна. Хачирн таарсан, дав сужран тохирсон амттай банш болно гэж найдацгаая үзэгчтэй. Харин тэнд модерн намаанц багийнхан маань юу хийцгээгээд байгаа юм бол жүжигчин онон баан баггүй авьяаслаг тоогооч гэдгийг харуулад байна уу та? Somewhere down the road you might get lonely. Keep me in mind and pray someday that you will. Оноо ах юм анаас гар бэртчээ. Сая гараа яач шва. Ерөнхийдөө бол тоогоочийн хөдөлмөр бол маш их одоо сайхан ирнэ, маш их бас их ирээсхтэй их апаасны их аюултай тийм ээ бас хороо мурууга зүсчихгүй энэ их аюултай шүү гэдгийг бол үзэгч түмэнд одоо тоогоочийн курст явж байгаа маш болгоомжтойгоор ийм сануулга үүднээс нэг ийм арга хэмжээ авчил байж юм л да. Гэвь сая юу тохиолдов сая? Юу яг хоо сонгон энэ юу хэрччихжээ сонгон хэрчиж байгаа тэгээд хит нарийн хэрчиж байгаа одоо хомсаа жаахан давхар өгд жаахан зүсчлээ. Сүүлийн үед ер нь жоохон өөрөө хоол үйлдвэрлэлээс хол байна уу? Ер нь би анханаас нэг ойрхон байгаагүй. Хар хөөхд байхад энүүгэндээ хэлгээд угаасаа ойрхон байгаагүй. Харин сайн иддэг л байсан. Одоо тэрний харгаа гарч штэ эдээ хөөхтүүд минь. Сая энд нэг хэсэг ганцаархан автгаа үлдсэн байсан. Бус хүмүүс нь алга болсон байсан. Дуршлаг судлахаар явчих уу эсвэл ямар нэг оноо ах тусалцаа үзүүлэхээр явчих. Имлэг ажиллуулад байж тээ бас. Имлэг ажиллуулад байж бас. Оноохын тал хумсыг хаагаад явсан байхгүй би. Араа тал хумсаараа амталчааг үзтээ. Авсан олоод ийж айцсан. Олоод ийж айцсан. Банш хаанаас үүссэн бэ? Дэлхийн өнцөг болон бүртээ бидний амдархан идэх дуртай банш, түнтэй төстэй бууз, хуушур мэтийн хоолны нэр төрлүүд олон байдаг байна. Баншны эх орн нь Аз төв, түүн дотроо Хятад гэж олон судлаачид үздэг. Харин зарим ном их сурвалжид баншийг Сибирь нутгаас гаралтай гэсэн байх юм. Нэгэн зэрэг олон тоогоор бэлтгэж тэсгиймхүүтэн агаарт хөлдөөж дараа нь уутан савлаж хадгалаад гэр орондоо аян замд ан гөрөө хийж явахдаа ч чанаад идчихдэг энэ хоол магадгүй хүүтэн сэрүүн бүсээс гаралтайг үгүйсгэх аргагүй юм. Төлөвлөлтөд хэлэхэд бас энэ нэвтрүүлгийн хэрвээ багууд маань ялагчаа тодруулж юм бол манай ялагчд маань 500 мянган төгрөгийн багийн гишүүн тус бүр 500 мянган төгрөгийн бай шагналтай юм байна. Гэхдээ бас оролцогчд маань бас зүгээр байхгүй хэдийгээр төрүүлээгүй ч гэсэн 50 мянган төгрөгийн энэ gift card буюу манай модерн намаацсан сүлжээ ресторанаар үйлчлэх эрхийг эдманаас авах юм байна. Ер нь бол 500 мянган төгрөгийг авчи энэс 500 мянгагийн үйлчлүүлэхийн бэлгийн картаг авъя гэсэн нууцхан бодол байгаа үстэй. Өө ил вэ нөө тэр нь. Нуугаад агч юм аа зүгээр л ил вэ. Хүн ч угаасаа ойлгомжтой болчоод байна. Тэ? Тэгээ яг уу авах нь ойлгомжтой бусад хүмүүс одоо юу нэг ингэж хичээгээд хэрэг байна уу? Энэ удаа танай баншны арай нэг тийм өрмөц шийдэлтэй авах шиг ер нь нэр мэр өгсөн үү? энэ бол Кавказын хавар гэдэг тийм баншнуудын шууд халуун оронд төрдөг гэж хүмүүс бодоод байдаг тийм биш. Нутгаа буцлаа гэдэг. Ядаж нутг нь бол энд байгаа. Одоо манай энэ сэрүүн газрууд Кавказад цаг наашилж байна. Цаг наашилж байгаа гэдэг магадгүй танаа бүхэн тэмцээнд ялтын агш ойртож байгаа гэж ойлгож чадах уу? Утгаар нь хэлээд байна л да. Бидний цаг ирлээ шүү дээ. Хоёр төрлийн банш. Тэгэхээр танах одоо хэд төрлийн баншин дээр явж байна? Яг эхнийхээ төрлийн баншин дээр явж байна л да хардаа гоё. Дөрөв хийж эхний хоёрыг идчихсэн. Өөрөөсөө эхний хоёрын зүр өөрөөсөө идчихсэн байхгүй юу? Өглөө эрт ирсэн юм чинь. Тэрнээс дөрөв одоо шавтах нь байна. Уул нь бол дөрвийг хий, тавыг хийдсэн. Харагдах нь бол нэг л байна л да. Уул нь хийгээд идсэн нь бол дөрв байг. Бусдын нь бол идчихсэн. Өөрөөсөө. Шарнагээд хоёр төрлийн баншин хийнэ манаас. Манай тэмцээнд оролцож байгаа өрсөлдөгч маань хоорондоо бас баггүй хугацааны явцаас мэтгэлцэж байна. Яалаа гэвэл сая энтлийн Кавказ багийнхан юу аваа явчлаа гэдэг. Өөрөлийг зөвшөөрлөгөө аваа явчихгүй айлд орж ирээ. Зөвшөөрлөгөө авч явах чи юу хэвсгээр хэлсэн нэг юм. Хулгай гэдэг. Гэхдээ тэр уулыг та бүхний тэмцээний эцсийн үр дүнд нөлөөлөхгүй байх л да тий. Тэгэхгүй бид нар яг өглөг өгж байхгүй юу? Тэгээ тусалж байгаа заад бол. Энэ удаа бас хажуудлын багаас бас жоохон гомдол ирлээ сая гурил хулгайлаад явчлаа ч гэсэн. Тэгэхээр ягаад заавал ийм үйлдэл хийх бол? Үгүй тэгэл уралдаанд бол уралдаа шүү дээ. Ер нь бол хулгайл нөө яа нөө яаж бүтээх нь гол нь баншил бий болох хэрэгтэй байхгүй.
За ямар ч гэсэн манай багууд бол бас хоорондоо тун өрсөлдөөнтэй зарим нь бас гурилын хулгайч гарч байгаа шиг тийм ээ. Гэлээгтээ бас тээлсэн ч шиг өгөөмөрслэр өглөөч шиг. Юутач эд маань бас тэмцээндээ бас үнэхээр идэвхтэй сэтгэл гаргаа оролцож байна. Хамгийн хөөрхөн баншиг хийж байгаа хүмүүсийн гар сэтгэл нийлхээс гадна амны хөдөлгөөнүүд нь нэлээд байна уу та? Феличита багийн гишүүн Энх Амгалан гарын хөдөлгөөн хурдтай баншны гурилыг сайн илдэж байна гэсэн магтаалыг аваад байсан бол харин одоо хэр сайн банш зоогдгоо харуулад явна. За аргачлгүй үсттэй хүлээсэн үргээ сайн гүйцэтгсэн хүн чинь баншныхаа амтлагыг ингээд л хийхээс өөр яах вүлээ? Picking up barges on a long hot summer day. Намаатсан сүлжээ ресторануудын 10 жилийн баярын мэнд хүргэе. Намаатсан сүлжээ рестораны бүх хамт олонд 10 жилийн баярын мэнд хүргэе. Өөрийнхөө өмнөөс болон бүх урамталчдын өмнөөс та бүхэнд халуун мэнд хүргэе. Сайхан ярилцгаарай. За үзэгчтэй хамгийн хөөрхөн банш хөгжөөн цэнгэнд нэвтрүүлэх маань үргэлжлэн та бүхэнд хүрж байна. Тэгэхээр багууд маань одоо хамгийн хөөрхөн баншнуудыг хийх зуур ажиглагч шүүгчд маань ямар бодолтой байгааг бас сонирхон асуухыг хүссэн юм. Ингээ шүүгч нартайгаа үзэгч та бүхнийг уулзуулъя. За сайн байцгаана уу шүүгч нараа. Тэгэхээр та бүхэн энэ удаагийн шүүлтэн дээр ер нь юуг илүү их анхаарай гэж бодож байна? Өнгө үзэмжийн үү, ам чанарын үү ер нь ямар бодолтой байна вэ? Бид нар харин түрүүнээс хойш яриад байна л да. Банш гэдэг чинь өөрөө айгүйх олон үндэсний хоол юм байна тий акцаа бүрга. Тэгэхээр ер нь улс үндэсний баншууд нь мэдээж амт бол улс үндэсэндээ л амттай л байж тань. Өнөөдрийн нэвтрүүлэг хамгийн хөөрхөн банш гэж нэрлэлсэн болохоор хөөрхөн талаас нь бид нар жоохон хардсан болоод гэж бодоод байгаа шүү дээ акцаа бүрга. Энэ баншиг хүйтэн сэрүүн газар илүү их дархан төгсөн гэж ярих энэ ер нь юутай холбоотой байд юм болоо та юу гэж бодож байна? Энэ баншны түүхийг одоо үүссэн газраар нь зүйл хятадыг л гэдэг юм л да. Хятадд анх үүссэн гэд. За тэр ч магадгүй одоо хятадын цагаан сараас чинь заавал банш чанж иддэг. Марко Поло бол одоо тэр 13 дугаар зуунд энд 17 Иван гүрний дэргэд 17 жил байж байгаад очихтой энэ банш шинэ Европод байсан гэдэг шүү дээ. А гэтэл нөгөө нэг их үүсрээс бол энэ Сибирээс үүссэн гэж ярьдаг. Яагаад гэвэл баншууд нэгдүгээр махтай гурилтай, хоёрдугаар энийг хөлдөөчөөд ууданд игээд одоо энэ Сибирээр баавгаагндаг, эргэс агндаг ч гэдгийг бодохондоо ийм анчин зориулсан хоол гэж ирдэг шүү дээ. Энэ утгаараа эн чинь хээр очиод өслөө байж өгдөг байсан шүү дээ. Гал хоёр боцолгаад идчихдэг. Тэр утгаараа хүйтэн газар төлөв тохиромжтой гэдэг нь шүү дээ бас. Энэ итгэх оронд ер нь энэ банш маань хэдийн үеэс нэвтэрсэн болоо ер нь энэ итгэх хоолнд банш гэдэг зүйл байдгүй. Яг цэвэр энтиг хоолнд бол банш гэж байхгүй. Гэхдээ нөгөө одоо 5 сая хүн амьдарч ийн гэдэг чи бас тэдний соёл дагуулж ирж байгаа хүмүүс шүү дээ бас тий. Тэднэрээ момо гэж нэрлэдэг тэрийг. Ер нь бол яг Монгол банштай л айлтгах юм. Тий. Тэглэр одоо бас энтэгт банш байдгүй гэж бас хэлж болохгүй. Байдаг. Тэгтээ яг энтгийн үндсний хоол бас болоо биш. Тий. Тэгээд ямар ч байсан энтэгт бол ихэвчлэн такяны махтай эсвэл ногоотой тэм хоёр янзал банш байдаг тий. За ингээд дурдан баг тус бүр дээр Намаатсын сүлжээ ресторануудын ахлах тогоочд ажиллаж байгаа. Тэд ресторануудаа хийгддэг баншиг хэрхэн хийдэг болохыг нь үзүүлж байгаа юм. За эндээс бас санаа авч хамгийн хөөрхөн баншиг багууд маань хийх боломжтой байгаа. Өөрийгөө танилцуулаач. За намайг Дэлгэрмаа гэдэг. Модерн Намаатс сүлжээ рестораны Модерн Намаатс нэг рестораны ерхий тогоочоор 5 жил ажиллаж байна. Тогоочийн ажлыг бол 14 дэх жилдээ хийж байна. За өнөөдөр би та бүхэнд Монголын уламжлалт баншнуудын төрлөөс чимхэж тогооч нартаа үзүүлээд за мөн ясны тунгалаг шүлэнд чансан банш хийж авчирж үзүүлж байна. Монголчуудыг бас баншиг маш олон аргаар төрлөөр бас чимхдэг их баялаг орон гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр та ер нь хэдийн янзын баншны чимхэлтийг ер нь мэдэх вэ? За ерөнхийдөө бол 10 гаранг чимхэж байна. Сая бол энд 3 төрлийг чимхэж оролцогч нартаа үзүүлээд тайлбарлаад Монголын соёл жаншил ямар байдгийг зэж хэрэгжилж ирлээ. За намайг Мие хүүгдэг. Феличита рестораныг нэгдсэн цагаас ахуулаад одоо 1 жил болох гэж байгаа. Одоо тэгээд энэ ресторанд ерөнхий тогооч ажилладаг. За баншны маань онцлог юу юм болоо? Яаж хийсэн банш вэ? Энэ баншны маань бас өөх түүхээс нь хуваалцаач. Манай банш маань бид нар өөрсдөө гараараа гомгоо хийдэг.
Тэгээд дахианы махтай бууцай бяслаг сармисны шанцтай тэгээд өөрсдийнхөө жороор амтлаад ингээд тусгаалan томатны соусаар амтлаад ногоотой шарсан юм банш байгаамаа. Хэдэн жил ажиллаж байна. За баншныхаа талаар мөн танилцуулаач. За сайн байна уу? Би модерн намац ресторан, Какваз рестораны ерхий тагаач үндэстэн байна. За энэ ресторанд ажиллаад бол нэг 6 жил гарсан болж байна. Өнөөдөр бол би Какваз ресторанныхаа Душпара гэдэг ийм Азербайджан үндэсний тийм баншиг сонгож хийж явуулсан байна. Душпара гэдэг ийм баншиг. Энэ нь болохоор аюу жижигхэн, бус баншигуудад маш жижигхэн. Тэгсэн мөртлөө өөрийн гэсэн тийм Монголын Какваз замтай харуулсан тийм баншиг юм. Анх хоёр гэдэг Славянская рестораны ахлах тооч. Тийм би өнөөдөр Орсын Бэцэд банш Бариники гэдэг банш хийж ирлээ. Цагаан ол гэсэн үг үү тий? Ер нь цагаан олтонд бол маш тохиомжтой. Зөвлөн амтаад цэцгийтэй ингээ хойлол идчихдэг банш. Гараараа чимэгдэх үн банш. Гараараа чимэгдэх. Гараараа ингээ чимхэл дээр нь сэргээр ингээ дараад мөр гаргацдаг байхгүй. Монгол банш. Монголчуудын хувьд малын мах, дотор мах, сүүл, ногооны зүйл, будаа, пүнтүүзээр шимтэлсэн банш, бууз хуушурэ нэлээд дээр үеэс битүү хоол, хүндэтгэлийн хоол эдэний төрөл болгон хэрэглэж ирсэн төвтэй. Дашрам тэмдэглэхэд ходоод, үнхэлзэг, гүзээ, бүдүүн, нарийн гэдэс, олгоо зэрэг малын хөндийн эрхтнийг шанзалж төрөл бүрийн битүү хоол хийж ирсэн эртний монгол арга бууз, хуушур, банш мэтийн битүү хоолны нэр төрөл бий болоход нөлөөсөн байх магадлалтай юм. Манай нэвтрүүлгийн маань хамгийн ихний үе шат болох хоёр төрлийн уран сэтгэмжтэй хамгийн сайхан амттай хамгийн уран загвар бүхий баншиг гүйц даалгавар багууд авсан энэ удаагийн тэмцээний маань цаг дууслаа. Харин энэ удаа хамгийн ихний баг маань ус амжилттай даалгавар гүйцэслэн гэд Феричта багийнхныга та бүхэн юм нөрж байна. Хамгийн хөөрхөн банш урлагчид миний цаг дууссан шүү. Тоглоом наргаан өндөрлөөд өрсөлдөөний үе рүүгээ орох хэдийн болж. Шүүгчид ч та бүхний баншиг амсаж үзэхэд бэлэн болсон байна. E la pioggia che scende dietro le tende la felicità. За бид нар болохоор сайн нөгөө эко банш хийх ёстой гэсэн ер нь тэгээд одоо сэтгэлээ дээр эрүүл хүнсийн хэрэглэхийг эрмэлзэж байгаа учраас тэгээд баншаа шарсан. Гэхдээ дотор нь бол дахианы мах байгаа. Тэгээд гуриланд нь бол бууцай, өшөө, яншүү байгаа. Тэгээд жоохон ногоон өнгөтэй болохоор бас гоё үзэмжтэй харагдаж болоо гэж бодож байна. Хоёрдугаар хачиранд нь байгаа салаат нь бол дандаа ерөөсөө шарж буураагүй шинэ ногооны салаат байгаа. Энэ бол хавар ядаргаа талхшгүй. Хавар хурхан болохоор ядардаг шүү дээ тийм ээ. Тэгээ яншуу маань нөгөө ирч хүч сэргийх өвдөлттэй байдаг учраас бид бас яншуутай гэдэг нь Монгол хүмүүс маань хэдэд махнаас одоо буцдаггүй учраас одоо хоньны махтай ийм ядаргаа талхшгүй байна. Долоо байш. За долоо байштай тийм ядаргаа талхшгүй байгаа. Феричтаг багийнханда баярлалаа мөрчсөн хугацаанд тун хугацаанд амжиж байсан би даалгавраа биелүүлсэн явцсан. Ингээд шүүгчд бүгдээрээ очиж шаа танилцуулж үндэгийг авцгаая. Яг одоо нэг хачирдаад ийм зөөхөд усаацсан ийм банш шарсан банш байна. Тий. Яг би одоо баруун нутгийн хүнэлтэй. Тэр жишгээр үзвэл давсан нэг жоохон тийм сод байна зүгээр. Тэрнээс тооцоод ингээд сайхан байна шээ. За миний хувьд болохоор арай жоохон өрмөц маяг юм харагдаж байна. Яагаад гэвэл баншны гүрэлэнд бас жоохон ногоо навчаарай тийм ээ. Өнгө оролцсон байна. Энэ бол өнгө үжимчийн хувьд тийм байна. Харин амтны хувьд би бас актуургаа одоо жоохон санаа нийлж байна. Жоохон давсан жоохон сүл юм уу да. Давс сүл болохоор хоол нь хичнээн амтлагч хийсэн ч гоё амт нь гарч ирдэх байхгүй юу? Ер нь давс баг гэсэн шүүмжил авшаа. Тийм байна уу. Ер нь цагаан 3 цагаан хор байдаг тийм ээ. 3 болохоор татгалзах юм бол та бас нэг нас ч гэсэн урт наслах байхаа. Давс баг байгаа гэдэг нь бол яг та нарын тайлбарлаж байгаагаар бол би бас тэгж бас бодож үзэж байна л да. Өнөхөр эрүүл хоол хүнс гэдгээр бас зарим төрөл маань бас давс багтай хоол. Шүл нь бол мэдээж давстай сайхан Монгол ясны шүл. Тэгээ дээрэс нь яг банштайгаа айгу гоё яасан байна. Бас тэгээд ногоон төрлийн ногоонууд бас оруулснараа бас илүү бас жоохон тий бас харагдцаас их гоё ийм хоол байна. Зүгээр шүлний хувьд бол магадгүй жоохон давс нь илүү цэцэн байж магадгүй шиг.
Эсвэл нэг хоёрын хоорондоо нэг ходоодон дороо толдох учраас хамаагүй гэж бодсон юм бол. Тэгээгүй шүү зүгээр би бас алдсан байж магадгүй те. Гэхдээ зүгээр яг л таарсан баг. Хоол хийхэд игээ амархан боллоо. Уяг нүнжиг тослогтой өтгөн сайхан цэвэрсүү. Кофений утнаас кофе биш. Сүү хорвол та уута дэлгээд олон хонжуурын эзэн болох боломжтой. Хан классик хонжууртай кофе. Орон баяран худа 3.5G сүлжээ нэвтрэлээ. Манай хамгийн ихний хоол ер нь хоёр хоол хоёлаа гайхамшигт ертөнц гэдэг нэг багц нэртэй байгаа. Тэгээ энэ бол далайн ёроол. Бидний мэдэхгүй одоо нэг ертөнц өштэй тайлагддаг байгаа энэ далайн ёроолд гайхамшигтай ертөнц байдаг. Тэр дунд бол одоо амьд организм амьдарч байдаг. Тэрний нэг тод жишээ бол одоо энэ загас юм аа гэж. За. Хүчрхэг акул загас. Нууц жор нь бол нууцлаг. Та нар ламтыг ингээ өөрөөсөө үзээд гайхах бишрэх байх л гэж бодож шээ та. Тэгээд нүд бол та бүхэн харж байгаа хард өрс ерөнхийдөө дандаа далайн ийм гаралтай бүтээгдэхүүнүүдээр хийсэн байгаа. Нүднүүд нь ингээд загасны өөрийнх нь дүрс байгаа. Нүд гэдэг бол ертөнцийг танин мэдэх том мэлми байдаг. За баярлалаа. Юутай чи эдэр маань ингээд амтлаад байж та бүхэн дараачийн хоол аваад ирээ те. Дараачин маш. Реакцийг хармаар байна шүү дээ. Реакцид хоолныхоо тухай бүтэн ном гаргая гэж бодож байна тэгээд. Бүрүү. Амт бол айгүй гоё байна. Тийм свежи байна л да. Тийм хоошур шиг банш царайтай айгүй гоё тийм. Зохиомж их сайхан. Энэ бол та нарын тэр тайлбарыг сая их анхаарлаа чагналаа л да. Үнэхээр нэр далайн ёроол гэдэг бол хамгийн гүн ёроолч тэр 11,034 м нөгөө намхан далаад байгаа шүү дээ тэр шиг. Ер нь далайн доор ингээд байгаа амьдралыг дүрсэх гэсэн. За тийм биш энэ зохиомж нэг сайхан санагдлаа. Гол нь иймэрхүү тайлбарда эм сайн маркетинг хийж чадчихна гэдэг чинь хамгийн чухал байна. Ер нь тайлбар гэдэг чинь ямар ч зүйлийг тэр нэ байгаа хэмжээс 5 6 дахин илүү хүмүүст харуул хүмүүсийн итгэлийг одоо өөрөөсөө татж чаддаг байхгүй юу? Тэгэлэр миний хувьд бол их л одоо өрмөц одоо түүна загастай банш авах надад чинь. За баярлалаа. Хоёрт банш нэрлээ. За энэ бол жигүүртэн гэж нэрийдсэн одоо банш маань байна. Энэ одоо энд бол ижийн байна. За бид бүхэн бол ихээс гаралтай ижигээ үргэлж их хүн байхгүй бол бид энэ хорвоо ертөнцид бол оршин тогтнохын аргагүй лээ. Бүдэн шувууны хэлбэрийг гаргах гэж энийг хийсэн байгаа. Хоёр талтай ерөөхдөө далавч байгаа хошино сүүл за тэгээд толгооны хэлбэр хушуун дээр хүртэл ажилласан байгаа. За тэгээд шувууны хэлбэртэй учраас бид нар энэ баншигаа бол дахианы махаар хийсэн байгаа. Динжин синхэр тоогоор шиг дэндүү хараар хайлна гэж дэрвэж ёонуудаа Нүхээр хоолой амтлагаар тэ дуутай шүлэгт арай шүлэг бараг унших уу? Газар тэнгэрийг холбосон гайхамшигтай ертөнц энэ хоёр хоолгүйгээр юусан бilé? Үнэхээр хангалттай байх гэж бодож байна тийм ээ тайлбар нь. The southern wind sings again another lullaby. Дараачин багийнхан маань манай модерн намац багийнхан амтлагаа их бэлэн болсон байна. Ингээд энэ утга санаа нь бол Хувлаа хааны үеэс бол Арлын Япон руу 4,000 хөлөг онгоц хөлөглөөд дайр товтлсон үеэс энэ банш үүссэн гэж үзэж байгаа. Тэгээд Хувлаа хаанаас Ану хатан руу шилжээд Ану хатнаас бидэн рүү орчин үе рүү шилжиж байгаа гэсэн санаа илэрхийлж байгаа. Баншигаа идэхдээ бас гурилан дотроо бид нар бас их гоё яншуу хийж өгсөн байгаа. Тэгээ манай шүүгч нар нэг гэрэлцсэн юм байгаа. Нефт гэрэлцсэн бол бидний сэтгэлийн гэрлэгч 9 шидийн бос багийн шиг босод багийн шиг янз бүрийн ангараа хийгээг байгаа. Ногоон тал дээр хоёглсан цэргүүдл байгаа байхгүй. Ерөөсөө л утхан тийм. Нэр нь бол Ану хата. Нэр нь Ану хата. За. Бас хоёр төрлийн мах байсан. Тэгээд дан ганц махаар нь биш ерөөдөө жоохон Аз маягтай учраас амтлагын бас жоохон Аз маягтай бид нар хийсэн байгаа. Дараач юм байна. Унаах тийм. Энэ ч нэг багтцсан уу? Энэ Хувлаа хааны үеэс гээд Монгол их орныхоо төлөө ингэж тулдаж Ану хатан үеэс шилжиж ирсэн. Тэгээд үр дүнд нь юу лээ?
Хөдөө тал минь малаар дүрэн гэсэн гэдэг ийм баян тансгийг эцэсвэлт нь хойч үед ийм сайхан их орон хөдөө тал минь малаар дүрэн гэдгийг одоо ирээд үедээ үлдээж байгаа их орон хийж байгаа мал ногоо эдээш энэ баггүй хонь эдээшж байгаа ногоо штэ энэ ногоо тийм. Хөдөө тал минь малаар дүрэн гэсэн. За баярлалаа. Хөдөө тал минь малаар дүрэн дээр нь ануу хатан их орноо хамгаалж байна уу? Нэг нь бол айгүй гоё шарж хуурсан. Яг үндсэндээ бол яг Япон стилийн л одоо юу бол харагдаж байна. Энэ бол нэгдүгээрх нь бол маш их амттай байна. Айгүй гоё амттай байна. Хоёр дахь нь бол надад бас жоохон амт жоохон дутагдаад байна л да. Бас жоохон дөрлөг ч юм уу нэг тийм бас байвал бас их зүгээр юм болоо. Тэгэхээр тайлбар бол гайхамшигтай. Тайлбарыг сонсоод идэхэд бол тэгэл ингээл Яг сая 9 мөнгө захирлаа хэлдгээр энэ тайлбарт нь цадчихлаа да. Уучлаарай 9 мөнгө шүүх сая хэлээд байна. Юу дутуу байна гэлээ. Нэг ажиг амтлагаа дутууд чи ерөөс бидний санааг бас ойлгоогүй юм л та. Энэ шүүгч яагаад амтлагаа дутуу байна гэдэг чинь мал шүү дээ. Өөрөө оргиороо бэлчиж байгаа мал ямар ч амтлагаагүй байдаг л гэдэг санаа байхгүй юу ерөнхийдөө. Тэгэхээр бас буруу амталж байгаа шүүсэн тал бахыг үүсэхгүй шүү дээ. Энэ бол оргиороо байгаа мал гэж шүү. Бид тэрийг ч авч хэрэгж амтах ёстой гэдэг санаа л илэрхийлж байгаа байхгүй юу? Ерөнхий санаа нь бол тий. Одоо энэ өмнө нэдчихсэн буузнаас хамгийн амттай нь байна. Тэмээний Баярлалаа. Ямар ч гэсэн эхний эдсэн машинаас хамгийн амттай нь байлаа гэж лээ. Явч түүхийн гүн гүнзгийн мэдлэгтэйг бас дээрэс нь үнэхээр гайхамшигтай тайлбар өгсөн та бүхэнд баярлалаа. За тэгэхээр багууд бол өөрсдөө баншнуудаа нэрээ өгөөд ямар одоо ач холбогдолтой гэдгээ тайлбарлаж нэлээд сурталчилгаа хийж байгаа. Маркетинг бол нэлээд өндөр түвшинд хийж байгаа. Тэгэхээр та бүхнийг урьж байна одоо. Тэгэхээр манай банш биш үү те? Кавказ баншнууд баггүй юу? Тэгэхээр Кавказын хөөхөн гэдгийг юу гэж төсөөлдөг гэдгийг одоо яриа л да. Тэгэхээр девушка как гэдэг баггүй юу? Персик гэж байгаа. Тины пани мааш гэж байгаа. Яагаад тэгэхээр тэр нэг амтаар ерөөсөө зөөрлөдөг. Тэгэхээр амт нь бол час гэж байгаа хэвээр дандаа. Яг бүх юм тийм, бүжиг нь тийм. Тэгэхээр наад энэ тийм хоол нь дандаа хурц. Амт нь хурц, хоол нь хурц. Тэгээ галтай их хоол байдаг дандаа. Жонглорд нь, шатаан, төлн. Тэгэхээр эдгээр айгу зоригтой ингэж гал өгсөн, галын амттай баншнууд. Тэр наад чинь бас утга санаа их агуулна. Том ивэр хундаг барьж байгаа тост хэлнэ. Тийм болохоор энэ дээр наад чи өрөл тавгалсан ингээд ирж яваа цаг хүнлүүгээ харуул тавьдаг. Тэгээ ингээд шувуун цуваа ингээд хавар батгаар ирж байгаа. Тэгээ тэр цөцгийн ингээд уулны цас ингээд хайлаад ногоо цаана ургаж байгаа. Миний хувьд болохоор хөөхөн гэдэг одоо нэг ойлголтыг би өөрийнхөө хийсэн хоолн дээр тайлбарлая л да. Хөөхөн гэдэг бол зөвхөн гаднаас биш дотроос хамгийн гол нь гэрэлж байх хэвээр. Тэгэхээр амт угаасаа ийм байгаа учраас тэгээд хөөхөн гэдэг утга маань энд биелээ олсон гэж бодчих. Тэ санаа нэг байна. Багийнхаа хоёр гişүнтэй яг адилхан санаа. Тайлбар нь хангалттай юу шүүгчтэй? Хангалттай юу. За тэгвэл манай шүүгчтэй За үнэхээр хурц амтлагаатай Кавказ стил гэдэг бол байна. Ялангуяа шүлний амтууд бол яг айгүй гоё хурц тийм амтлагаа бол яг байна. Шарсан банш ч гэсэндээ ерөнхийдөө ингээд хэдийгээр хурц ч гэсэндээ зөөлрүүлээд сметантайгаа ингээ холиод идчихлээр айгүй гоё. Одоо манай мгсахны хэлсэн тайлбар бол яг энэ хоолндоо бол маш их зохицож байна. Тэгэхээр би бол маш сайхан хоол болсон байна л гэж үзэж байна. Тий, Кавказ чинь их олон нэг л төрлийн юм шиг мөртэй олон нэртэй банштай шүү дээ. Тэгээ ч одоо энэ баншиг Кавказын амт мэдрэгч байна. Кавказын. Тэгээ зүгээр энэ шөл бол одоо ялангуяа бол бүр их сайхан тийм амт мэдрэгч байна. Баншны явд яг одоо шүү дээ ингээд бас сая хэлж байгаа зүгээр энэ чимхэл тийм интернет сонин. Тэр юу бараш юу гэдэг барак гэдэг бахада армяны. Тэрнтэй систем яг нь шарсан болохоор шүү дээ энд нэг юу яаж тээ. Нэг талаас нэг сүрхий шалсан л байна бол. Шүлэн ямар ч ясаа нэг заримдаа хүн гэдэг штэ за өдөр болгоо нэг арай сүл амттай ч юм уу нэг өдөр тутмын юм эдснээс залхаад нэг за өнөөдөр арай нэг өрмөц маягийн нэг юм эдэж ууя гэсэн үед бол яг таарсан бүтээтхэн байна. За тэгээд баншны үд болохоор хөөхөн одоо хэлбэрээрээ ярих юм бол бас хөөхөн болсон байна уу? Баншны ирээдүй. Урд цагт махар хийсэн баншин тэр үеийн хүнд хүчээр ажил эрхэлдэг байсан хүмүүсийн өдрийн үлийг дардаг хамгийн сайн хоол нь байж. Харин баншийг цаашид хэр түгээмэл хэрэглэх нь энэ хоол хэр эрүүл хоол вэ гэдгээс шууд шалтгаалх юм. Ингээд
Модерн Намац баг төгссөн тэдний 1-р баншинд хийсэн шүүгчдийн үнэлгээ бүгдээр хамтаа сонсцгоё. Модерн Намац багийн 1-р баншны амтлагааны үнэлгээ. The southern wind sings again and not a lullaby. Арав юс Баяр хүргэе. Модерн Намац багийн 2-р баншинд өгсөн шүүгчдийн үнэлгээ 5 7 8 гэсэн өгсөн. Баяр хүргэе. E la pioggia che scende dietro le tende la felicità. Felicità багийн 1-р баншинд өгсөн шүүгчдийн үнэлгээ 6 9 7 Харин 2-р банш 9 7 8 Баяр хүргэе. Славянский базар багийн эхний баншинд өгсөн шүүгчдийн үнэлгээ 9 18 Манай Славянский базар багийн 2 дахь банш буюу Будын шувууны 6 8 За манай Кавказ багийнхан эхний баншны үнэлгээ 10 8 7 2 дахь баншин 7 8 10 Манай багуудын дараачийн даалгавар бол та бүхний анзаарч байгаа бах хөгжимчин та бүхний захиалах хөгжмийг хүлээгээд баярлалаа эзэлсэн байна. Харин та бүхний дараачийн даалгавар бол бүгдээрээ өөрсдөө зохиосон шүлгэнд ая хийж дуу олгох ёстой. Мэдээж хоол хийх нь тэр дотроо банш чимхэх нь амаргүй байсан байхаа. Харин одоо урлагаар дамжуулаад өөрсдөө илэрхийлдэг уран бүтээлчид маань хамгийн хөөрхөн баншийг урлагаар илэрхийлээд оноогоо нэмээд аваарай. Үзэгч олон ч гэсэн баншны тухай цоо шинхэн уран бүтээлүүдийг хамгийн хөөрхөн банш нэвтрүүлгээс тун удахгүй хүлээн авч үзэх болно. E la pioggia che scende dietro le tende la felicità. Хүүхэд доо ээж. За бүгд алгадч баяр хүргэцгээе. Манайхаа Хөрхөн банш чамайг өсөө гаргаад хийлээ. Хүнтэй зочд маань амсаад хөрөн баясгыг харлаа. Felicità Avi min dörte min hijuksu felicità Avi min dörte min hijuksu korkun baş Ahi min dörte min hijuksu korkun baş Felicità Bugi min dörte dugi min hijuksu korkun baş Felicità, felicità Хөрхөн банш баг байдаа. Хайлан дүүдэх харцах шуушиг хүчтэй Хорвоо ертөнцийн хүмүүнийг хоолож дөнгөх бүдэн шүү. Тийм бицтэй. Шүү дээ. Бүдэн шүү баншиг саналдаа. Ая чамайг магтан дуулын ам хамруулахгүй дээ. Мөнхөд чамайгаан дурсаж явъя Монгол түмний ширээнд оршойдоо. Оршойдоо Бүдэн шүү баншиг саналдаа
Шумбан сэлдэг шуурах шиг зөрөгтэй алга хүүхэд зон олныг амтын дээр бэлхаач хийсэн тийм биз дээ Им шүү дээ Акулан баян шиг санаж байна уу Ая чамайг магтан дуулын ам хамруулахгүй Монгол чамайгаан дурсаж явъя Монгол төвний зовын ширээн Оршой чамайгаан Алуулан бишиг санаж байна уу The southern wind sings again another lullaby. Удаад байсан шалтгаан нь болохоор нөгөө өөрөө манай баяж маань түүх мөхтэй холбоотой учраас түүхийг бас тийм хялбархан амархан хөнгөнөр шийдэж болдгүй л байхгүй юу. Тэр үднээсээ бид нар жоохон даацтай хий гэж бодож байсан аа. Энэ яг хоо entertainment нэвтрүүлэг учраас ерөөсөө хөнгөнөр шийдэл гэж бодсон. Хамгийн гол нь ерөөсөө л энэ түүхээр тоглож болно. Нөгөө нот мотод мэдээ хөнгөвчлсөн үү? Тэнээс хөөрхөн баяж маш амархан байна лээ. За. Нэг Баншвал бантбэш Хөдлө ханаас хөлсөж ирсэн хамаг Монголын төвийн өгөөсөн хатан зэрэгт ано банш Давт бэлти Татшгүй жар Догшин Баатарын таасан жар Баншин Кавказ стайл Тогрон цуваг төсөөлж тогооч бэлжилт хувирч уулхны амтыг гаргах гэж удаан их нэрээсээ олон багтаа уралдаж онцгой баншиг бүтээс ойлгож та нар нь үүнийг онцгой зүг шүүгээрэй Баншны хаалтан чимчгэнсэн Кавказ нутгийн хоол юмаа Баншны хаалтан чимчгэнсэн Кавказ нутгийн хоол Нэвтрүүлгийн маань 2 дугаар үед багууд бас өөрсдөө зохиосон шүлэг түүндээ зориулсан ая хийхин даалгавар авсан. Харин энэ үед манай багууд хэрхэн оролцсныг манай шүүгчид хэрхэн тунгааж ямар үнэлгээ тавьсныг хамтдаа болгоцгоё. Модерн намаас багт өгсөн шүлэг болон түүний аянд хийсэн дунд өгсөн та бүхний үнэлгээ. 5 7 баяр хүргэцгээе. Харин Фелич та багт өгсөн манай шүүгчдийн үнэлгээ 10 9 10 Баяр хүргэе. Славянский базар багт өгсөн шүүгчдийн үнэлгээ 9 8 9 Баяр хүргэе. Кавказын багт өгсөн шүүгчдийн үнэлгээ 8 8 7 Баяр хүргэе. Манай энэ удаагийн тэмцээн энэ хоёр үе шатаар өндөрлөж байгаа. Хэдхэн ормын дараа манай нэгдсэн дүн гарна ингээд тэмцээний нийлбэр дүнг хэдхэн ормын дараа танилцуулъя.
Намаацын сүлжээ ресторануудын үүсгэн байгуулагчдын 10 жилийн зориулсан NTV телевиз Намаацын сүлжээ ресторанаас хамтран зохион байгуулж байгаа хамгийн хөөрхөн банш телевизийн цэнгийн нэвтрүүлгийн маань хамгийн шийдвэрлэх үе буюу манай багуудын хувьд эсийн ядан хүлээж байгаа эцсийн дүн гарсан байна. Ингээ та бүхний өмнө энэ дүнг танилцуулна хэмээн ерөнхий шүүгч Октябрьгоо улмаас Намаацын сүлжээ ресторанын ерөнхий захирал 9 мөнхийг та бүхний өмнө хүндхэн өрж байна. За маш их баярлалаа. Ингээд байр эзлүүлэх гэтэл хоёр баг маань дүн тэнцчлээ. Тэгээ нэгдүгээр байранд орох гэж байгаа хоёр баг. Тэгэхээр шүүгчтэй ярилцж байгаад ийм шийдвэр гаргалаа. Хоёр багийн ахлагчийг наашгаа дуудаж гаргаж ирж байгаад асуулт хариултын тэмцээн зохион байгуулъя. За энэ хоёр баг нь ямар баг юм бэ гэхээр мэдээж ойлгомжтой нэгдүгээр байрын төлөө өрсөлдөж байгаа хоёр баг байгаа. Филичта Славянский базар хоёрын багийн ахлагч нарыг наашаа гарч ирэхийг урьж байна. Намаацын сүлжээ ресторануудаар хамгийн идэх дуртай, дээрэс нь хамгийн алдартай 5 хоолыг нэрлэнэ үү? Намаацын сүлжээ рестораны брэнд хоол. Кавказ, Филичта гэдэг бүх нэрийн хоолууд намттай. За тэр дундаа нөгөө шарсан хавиргатай нүүдэлчтэй юу лээ? Нэр нь орж ирдэггүй. Цаатны урцтай нэг урцтай хоол. Би тэрүүн дуртай л да шарсан баханд нь. За мэдээж бол модерн намаацын хоолууд бол бүгд сайхан амттай байдаг. Олон амттай хоолууд дундаа шилж яана гэдэг бол бас их төвөгтэй юм аа гэж хөвдөө бодож байна. За тэгээ энд бол шарсан хавирга бол үнэхээр гайхалтай сайхан байдаг. За би Б1 тэгчтэй идэж байсан. За шилийн сайн эргээд гоё хоол байдаг. Нөгөө урц саяхан манай жаргалмагийн хэлдэг хоол бас үнэхээр гайхалтай. Шорлог бол бас үнэхээр гайхалтай. За мэдээж стейк бол үнэхээр ийм 5 сайхан хоол бол байна гэж би 5-5-ыг нь нэрнүүд нь бас их өрөөцөдөг тий салбартай байдаг. Би нөгөө юунд нь дуртай бас. Тэр шарсан хаврагнаас гадна зутан шүл тэгээд стейкнүүд нь ер нь би их махан дуртай хүн юм байна л да. Дандаа мах нэрлээд. Ая зохиох та шүлгэн дээр жоохон зохиоцсон юм л да. Дуун дээр ягаад бид нэг удаад исэн бидний шалтгаан хэлмээр байна л да. Яг энэ юу нөлөөлөхгүй зүгээр тий. Тэмцээний оноо моноод хамаагүй. Гэхдээ бас сэтгэлээсээ бид нар нэг аюултай юм нэг зохиогчийг зөрчигдөх юм болоо зөрчигдөхгүй юм болоо гэж бодоод их удацсан байхгүй юу. Хүний бүтээл дээр хөгжмийн бүтээл дээр банш гэж оруулах болох нь уу болохгүй нь уу гэдэг дээр асар их эмзэглсэн байхгүй. Тэгээд их цаг алдсан. Ерөөсөө л ийм юм л байгаа. Үзэгчтэй маш өрсөлдөөнтэй. Үнэхээр бүгд энэ жицэн өрсөлдсөн урлаг соёлын цэцэрлүүдээс учраас нэлээх бас мэрэгчлэрээ, мэдлэгээрээ, урлагаараа бас гайхамшигтай бас өрсөлдөж үзэгч та бүхнийг цөөн хоромжчихсан. Үнэхээр бас цэнгүүч чадсан энэ нэвтрүүлгийн маань дүн гарлаа ингээд тэмцээний дүнг танилцуулах юм байна. Намаацын сүлжээ ресторанын ерхий захирал 9 мөнх таныг хүндэтгэн урьж байна. За ингээд өнөөдрийн тэмцээн маш амжилттай боллоо. Ингээд шүүгчийн бүрэлдэхүүн Октябрь багшаар бид нар ахлуулад Кумар, Тогооч, 9 мөнх бид гурав бол нэлээд хүндхэн байдалтай олон яг ижил тэнцүү гэж хэлж болохоор ийм сайхан урдлаг авиасыг гаргаж бодвол бүх оролцогчид маань оролцлоо. За ингээд 68 оноогоор Модерн Намаац ресторан 4-р орлоо. Ингээд та дөрвийг бас та гуравтаа бас шагнал болоод Намаацын сүлжээ ресторанаар үнгүй хоолох 50,000 төгрөгийн ирэхээр та гурвыг нэгээр нь шагная гэж энэ билгийг гардуулж өгье. За баяр хүргэе. За ингээд бидний та бүхний хэрэглээ болох Альт Хаусын манай брэнд цайг бас та бүхэнд бас бэлгэлж байгаа болно. 3 дугаар байранд 74 оноотойгоор Кавказ ресторан. За баяр хүргэе. Хоёрдугаар байранд 75 оноогоор Филичта ресторан. Нэгдүгээр байранд орсон багийн 3 гишүүд маань 500,000 төгрөгийн эрхтэйгээр Намаацын сүлжээ ресторан дээр үйлчлүүлэх юм эрхийн бичгийг 3 хүнд гардуулахаар байгаа. Ингээд бас дээрээс нь Альт Хаус цайны дээжнээсээ та бүхэнд бас бэлгэлье. Ингээд Славянский базар
Намаацын сүлжээ рестораны 10 жилийн ойг тохиолдуулан NTV телевиз Намаацын сүлжээ ресторан хамтран зохион байгуулсан хамгийн хөөрхөн баш телевизийн шоу Синген нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөө. Эрхэм оролцогчдын өмнөөс болон телевизчдийн өмнөөс Намаацын сүлжээ рестораны хамт олонд 10 жилийн он баярын мэндийг хүргэе. Баярлалаа эрхэм үзэгчдээ. Restare vicini come bambini la felicità, 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 il cuscino di piume, l'acqua del fiume che passa e che va, e la pioggia che scende dietro le tende, la felicità, e abbassare la luce per fare pace, la felicità. Хоол хийхэд илүү амархан боллоо. Уяг нүнжиг таслагтай өтгөн сайхан цэвэр сүү.